За бодыг авлаа. Ямар вэ? Авлаа биш бодлоо ирдгээр аваагүй. Ямар ходлаа гар вэ? Авахгүй явж байна ямар вэ? Авахгүй явж байна. За уучлаарай. Авахгүй явж байна. 2:30-аас очих хэрэгтэйсэн одоо 2:30 болцсон байна. Хүнийг зам юм амар байна. Энэ орд нэг бийч. Өстө 10 метрийн дистанцээр байна. Энэ утсаа өгч байгаа их чиг бидээ харцгаая. Яарсан бол уцаа хичээлээ. Машин барьж чадахгүй. Уцаа авах тий. Болохгүй. Гоё наа сэтгэл өндөр байна. Бодинууд авах гэж байна. Гэрлнүүд маань ирж байгаа. Өөр гоё бос юмнууд ирж байгаа хэвээр. Очоод харууллаа. Тэр Мика аваагүй гарсан. Миний буруу. Манай зураглагч редактор, саунд инженер, продюсер өөрийн үлээж рил бадагч. Од болгогч. Од болгогч. Бүгдийг хийнэ гэдэг. Бүгдийг нь. Би чадна. Мико гэсэн байна. Одоо тэр бодигаа авна бас гагнуурынхаа хийх гэдэг үзэж байна. Энэ заачаад болцсон. Хай. Ирсэн байна. Техникийн протеасаар орчиж байна. Житэй. За тэгээ явъя. Машин хасаад. Powerbank авсан. О тэг. Миний талаар. Насаахта баярлаа. Тэнэрүүд ингэж ирдэг бах нэ. Давай. Давай. Яаж орж иж ах вэ? За бит хоёр сая каском загнуулсан. Каском ч байна. Бидний хийдгийг байхгүй. Хараа. Тэр өгнө. Бодинууд ирсэн байна. Хоёр сая харлаа. Бүрэн бүтэн байна. Одоос нэг гоё машин болчихлаа. Бэн наач бэн. За бодинууд энэ машин дээр ачиглаа. Одоо машинтайгаа гараад жижиг машин руу очиад тэгээд явна да. Биднээс болцлаа. Хүнийг энэ дээр төвчүүлсэн болохоор туслаад хүмүүний буулгаад эндээ байж байгаа. Яг сая л дуусч да. Иймээс 2000 орж ирсэн байна. Карбон багаачтай, карбон спойлертай, карбон рүүфтэй, T37 SL ориг будтай. Ийм шорж ирсэн байна. Дотор талыг харуулцгаая. Энэ машин 2.0 болон 2.2 цилиндртэй битэг мотортой байдаг. Энэ одоо ямар мотортой мэдэхгүй байна. Механик юм байна. Гомш юм байна. За яг суусан чинь түргээд төрүүлжлээ. Битэг донс мотортой 2.0 болон 2002 зөвлөгөөнтэй гард тийм байлээ. Урагшаа 6 ороптой байна. Хянахны юм гоё 114 мянга гүлттэй 2004 оны машин гэсэн. Ийм сайхан хамт орж ирсэн байна да. Моторын доторх та нарыг харуулт. Та нарт харуулт. Ийм мотортой байна. F20 юм шиг байна. 2.0 битэг шүүд регулятортай харагдаж байна. Haltech-ийн плагин компьютертэй гэсэн. Ингээ сайн анзаарвал
моторныхоо урд тавгнаас хоошо мотор нь байрлалтай болохоор mid engine машин гэж явд юм лээ. Тэгэхээр ер нь жингийн хувьд 50-50 баланс болсон. Бүтцийн хувьд их сонир машин байна лээ. Юу гэж бодож байна да? Одоо би камер авчихгаа. Би хараа 5-ын энэ байна. 5-наас хойно мотор нь байна. Дугуйг нь хараа дугуй мотор нь дугуйнаас хойно дундаа мотортой юм шиг. Гарагттай ингээ удаал ер нь Honda-гийн гаргаж ирсэн барыг тухайн үед гаргаж ирсэн ганц 2009 оноос судалтай хийчихсэн хаа. Ганц гаргаж ирсэн яг хойно өвтгчтэй яг 2GD юм механик орогтой гарч ирсэн. Ер нь жинхэнэ гоё юм шиг да. Утгагүй зар дээр гарч ирэх багтаа юм. Астай наахгүй л үдээ. Энэ карбоны юм тэнэтэй нөө. Карбоны диптэй нөө. Машин нэг гарч ирсэн. Тахан тэнэнда. За одохгүй бодинуудаа задлж харуулнаа. Гар. За нэгээс амар сарчих. Яа. Шин доогоор хөвчөлтөд гоё юм шиг. Нөгөө хөндлөөсөө явуулаарай гэх. 나 тасцсан эсвэл. Отгоо тасдаг гэсэн. Ямар Хойно. Одоо дахиад coil хэрэгтэд байгаа. Клатч хэрэгтэд байгаа. Тэр нь өөр гэдэгсэн байна. Хараа болоо. Бокс ирцэн байх хэрэгтэй одоо. Карбон усыг залгаагүй байгаа. Тэр бокс очиж авах. Тэр машины гэмт бүгдийн гадна талаас нь бүтүүлж байгаа. Капот гэрэл тохоо бүгд байгаа. Капота хүрч байгаа янз л жоохон юм хэрэгтэй байгаа. Бол машины манзардал тооцоолсноос баг 2 дахин болж байгаа. Би ч тийм анх ингэсэн хэрэг. Хэдэн төгрөгөөр босгоно гэж бодчихсон байгаар 75 сая төгрөг босгоно гэж бодчихсон хэрэг. Тэгсэн чинь юм даалтаа. Одоогийн байдлаар барыг 150 болж байна. Хаашаа мөнгөнөр бит. Яраалгүй харна. Боломжгүй болдог. За газ задлаад үдчихье. Гэрэл байна. 13-ийн тонголог гэрэл байна. Энэ хойтлын хэсэг нь байдаг юм байна. Вау. Гоё ч тийм. яадаг гинэ. Хав шиш ахан за. Алгаа чи да. Гоё л. Вау. Энэ шиг аваад таа. Гэрэл нь. Вау. Гэрэл байсан юм байна. Яа. Энэ шүү. Хинттэй гэрэл юм шүү дээ. Тий. Ганцхан зүйлтэй гэрэлтэй. Энэ дохионы юм байна. Зөө. За энэ нэгтлийнх нь юм байна. Дахиад нэг юм харьцах байх хэвээр. LGT-нийг акц энэ. За энэ хоёр ингээ гэрлэн. Гэрлийнх нь багийг харцгаая.
Тэгээ гэрэлний оронд эндээ юм гоё агаар орох нөхтэй. Тэгээ эндээ хоёр линзний чихтэй байна. Гоё юм. Ингээ голд нь өөрийнх нь 13 нүрийн битүү гэдэг байхгүй. Тэгэхээр хоёр талаар агаар орох нөхтэй байхгүй бол голынхаа нүрийн хэсгэрээ агаар. Нүрэн CGV агцаад үздэг гэсэн. Тэр нүүр нь бол надад байгаа. Тэр гүүпрнийх нь нэмэлт байна. Тийм. Тунгалаг нэмэлт. Аа. Энэ нэг нь болохоор доод нэмэлтний гэрэл, нэг нь болохоор тохиох хэрэгтэй санагдаж байна. За ингээ бүрд модын юунууд хийхнүүд бас ирсэн байгаа. Миний хосгод бисмилlah. Ингээд вау. За энэ болохоор 15-ыг даахгүй байж болох юм аа. Дараагийн шиг дээр. За тийм 15-ыг хийж. Энэ карбон гоё юм байна. Шал ом биш. 15-ыг яах чи? Бүрэн байна уугүй юу шалгаж чадсангүй. Гормон байна. Энэ хоёр ингээд өрнө гэсэн. Ингээд өрнө гэсэн үг байна. Тэгээ энэнийхээ хэмжээр нь гоё ингэж улаанаар хэмжирлээ ч юм те. Нэг гоё өнгөөр. Хэмжирлээд ингээд гоё. Гоё ирнэ гэсэн. Үгүй мүү? Энд нөхгүй юм. Ихтэй муу юм байна. Хатаа үчтэй. Энэ элтгэлийн гэрлээ. Бараан гэрэл. Надад зинхлийн гэрлэн дээр ирсэн шүү дээ. Аль нь жисэн цаахгүй. Ингээд сорох руу явах юм шүү дээ. Санаа. Нөгөө тийш наруулаад нөгөө талаа гэсэн. Тийм нөгөө тийш наруулаад нөгөө талаа тарах үл үү. Ганцхан ширхэл ирээлгүй бодвол нэг талаа сорох юм чи. Хичээл гоё юм тий. 13 байвал гоё юм шүү тий ер нь. Шинэ цаан болох. Мартал электрон тий. Банч бодийн одоо байхгүй байна. Тэгтээ энэ таарах хэрэгтэй ингээд. Мөн тий. Таныхыг бүтнээр авсан тий. Минийх юм жижиг нэр. За энэ болохоор гэрэлний дотлын хэмжээр сунлагаар төмрөөсөө жоохон хөнгөн баг гэж удаад авсан. Энэ бол зүгээр ингээл амар ондоо юм шиг. Яаж ондоо байх юм? Энэ үл энэ. Энэ тийм ээ. Энд нэг X мixтэй шүү дээ. Гой тэгшин гоё юм шиг. Одоо энэ хэсгийг тастуул шууд ингээд сумлагаар шилж болно гэсэн үг. Тастахгүйгээр шийдэг байна. Ерөнхий энэ хонгороо нэг удаа мөргөлдөөд жоохон жайжиг болохоор нь тастаад солих магадaltaй гэж бодоод энийг хөдөлтөж авсан байгаа. Энэ бодинуудын нэг сул тал нь болохоор заавалгүй ингэж хонгийн сумлагаар бүтэн авангуудаа дээр нь wide-ийг хөдөлтөж аваад ингээд давхар тавьдаг юм бэл. Тэгжиж яг бүтэн болтой. Тэрнээс хонгон дээрээ шууд wide нь ингээд цаанаасаа ингээд юм наашаа гарч ирсэн фендертэйгээ гэж байдаг юм лээ. Ирээд оны тийм хайдад цоцоо. Тоо боотойгоо нэг 13 бат. Энэ гэхдээ яг хонгоо таслахгүй болохоор таарахгүй байна л да. Тийм. Тийм үү. Хонгоо таслахгүй. Энэ уртлын хэсгээ таарж үзье да. Хотлож болж. Түгжиг юм шүү. Түгчиж чаддаг тэр юм уу силваг очиод зааж байгаа. За уртлын энийг ингэж тааруулж тастаж боодгол юм байна л да. Ингээд бисмилlah. Хоо энэ жазын тассан зүйлс юм. Энийг ингэж буугаад Яг тэрүүгээр өдөрлөө те. тэглээ. Ингэж боогоод
Хонгор нь бол ингээ бүтнээрээ гарч ирэл. Гоё хэрэг чинь тий. Голынх нь нүүрийн бүтнээр нэг л. Энэ дээр ч одоо линзнүүд нь сууж шít. Тэгээ ерөнхий хөөрхөн гэрэлнүүд насч шít. Гэрэлнүүд насаад линзтэй гэрэлч өөргөн тусчихлаа л үү. Тэгээ дохиж мөхөөл энэ дээр нь нэмэлт насчмасаа л тий. Хөрх юм шүү. За би тэд машиныхаа ер нь үнцэн ажлуудаас төмрийнхаа ажлуудаас бараг салах гэж байна. Тэгээд энэ болохоор Хятадаас ирдэг бага стандартын дурбагаар хийсэн FT Japan-ы стандарт хангасан каркаса гагнаа дууссан байна. Тэгээд одоо мотор хоропоо зоож үзэх чинь. Мотор хоропоо хийхдээ моторынхоо блокн дээр миний хороп ирэг болохоор хүний хоропыг гуйж аваад тавиад мотор хийж үзээд моторныхоо кранштейнийг хийгээд хороп маань энэ түнэлдээ манай хийсэн түнэл дотор багтахгүй гэдгийг шалгаад багтахгүй бол дахиж тасалж янзлах ажиллагаанд орох гэж байна. Тэгтэрэ болов уу хаа. Хороп ирэхээр ирчих магадгүй гүжиж магадгүй. Болт болтгүй наа. Мен залгаад хэлсэн. Өдөө угаасаа урдаас авсан Америкээс авсан ялгаахгүй $600 юм болов шүү дээ. Үнэн адилхан л шүү дээ. За би өнөөдөрт нь яаж хийж байгаа л амжуулаад маргааш орой авчичуд болж шүү дээ. Машин чи болж байна. За ер нь өхлөд түлхэхгүй маа. ямар ч түлхэхгүй. Хятад нь өөрсдөө андаа шууд ямар ч мотор нь түлхэхгүй, харап нь түлхэхгүй. Картан голын нь бол захиж авахгүй бол хэрвээ андаа энэ дээр нь төмөр ирд юм л шүү. За. Яг төмөр өөр зорох юм шүү дээ. Тэр голын нөгөө нэг 100-ын ч юм уу юу ч картан голын ч объем энэс жижигхэн заяа. Тэгвэл энэ дээр заавал төмөр орж иж тэрнээс сууд юм л шүү. Тэгвэл яаж ч гэсэн картон голод тэгчил тархал юм л да. Ер нь загцсан дээр л юм л аюу гоё ирд юм л. Одоо бүгсэн л ирэл твшин тавигдчихлаа бол картон голон бүртээ яваад шүү дээ. Тийм. Одоо тэрнээс нааш ямар ч хэр өдөр картон голон гарах юм бэ? 7 хоногт дуусах юм уу? 3 хоног хийн. Тэгээ наашаа ирэх нь нийлээ 11 юм шүү. Тэгээд чи адуу тавьж байгаа юм чаанда ингэж хийх юм байл шүү. За. Тэгээд энэ би хийж дарах байх л та. Энэ шууд юугаар адуургаар. Тэгээ шууд нөө энэ дэд хүмүүсх чинь энэ дээр заагаад байдаг шүү дээ. Шууд мэдээлэлээ шууд адуургаа аваад 1 2 3 4 калибрет нэгээл болоо. Гоё тий. Гоё. Ер нь гоё. За хороп маань хүрээд ирсэн. Энэ хороп маань AET гэх брендийн урагшаа 5 гараатай sequential шууд ингэж хоошин татаж солидог тийм шар араагүй тийм хороп байгаа. Хоос гიშгүйс араагаа сольж болдог гэсэн. Энэ хоропоо тавих гад ер нь багцаагаар түнэлээ ингэж томруулсан байсан. Тэгээ түнэл томруулсан шалтгаан нь одоо хоропоо тайлахад энэ болтнуудыг тайлахад эвтэйхэн байх зорилттой хийсэн. Тэгсэн чинь яг ингэ бариад үтсэн чинь тэр хойд хэсэгтээ хороп маань орохгүй тулж байна. Тэгэхээр хийсэн түнэлээ хоошин дахиад сунгаад хойд хэсгээр нь дахиж өндөр болгоод энэ хороп маань ойролцоогоор дээш нэг 5 см ч юм уу 4 см ч юм уу дээш явах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо энэ твшин дээрээ гарч ирэхгүй байна гэсэн үг. Энэ твш маань болохоор Dynacl-ийн version 3 гээд Wiswap-ийн version 3-ыг дүүрэлгэж хийсэн. Урдаа өрүүлэн аппараттай E46-гийн өрүүлэн аппарат таардаг тийм твш байгаа. Тэгээд хэдүүлээ одоо түнэлээ ухаад хоропон дээрээ кастер өгсраад урагш нь хоропон дээр яаж мордож ийн хараад тэгээд дараа нь блоко тавиад блок хороп хоёр дээрээ шууд кранштейнийг нэгээд тэгээд хоропоо суглаад твшээс буцаагаа суглаад юмнуудаа авч гарна.
За лаб кранчтэнэ хийчлээ. Тэгээд ерөнхий доогоороо юу болж байгааг ингээд танилцуулъя та нарт. Тэгээд жоохон сонирхолтой гэж магадгүй те. Энэ дээр одоо суйрлагдсан байгаа блог маань болохоор 1 жилийн блог. Би болохоор 2 жилийн блог тавина. Ерөнхий дахиад нэг хитэн санжид үлээ. Нэг 2 хором мороо ойролцоо өндөр болсон дахиад энэ байгаас. Тэгээд амар яаруу байсан болохоор энэ 110-ийн хойд юу гэдгүүлээ. Хөндлөн татваргыг ашиглаад ийм юу хийчлээ. Краштэй хийчлээ. Тэгээд энийг лонжром дээр ийм суурьаар тогтоочлоо. Тэгээд яагаад ингэж тогтоосон бэ гэхээр ямар нэгэн байдлаар үйлчлэгээ их харкасч авах, подкастч авч уклаачаа солих ч юм уу твшээ явах гэдэг ингээд тэр чигээрийн солихоор бол мотор твш хоёр маань хоорондоо холбоогүй шууд тусдаа аль тал руугаа салах боломжтой гэсэн үг. Тэгээд одоо энэ урдаа өрүүлийн аппарат байрладаг болохоор суpracastor тавьсан байгаа. Суpracastor тавил давуу тал нь цалгилт нь хамаагүй бага байдаг. Яг л урагшаанаа ингээд машин тэмүүлээ явж байхдаа тос нь хоошоо явдаг болохоор урдаа кастертай машины тос жоохон чигрээ бүүстэлж яхад дутх магадлал их байдаг болохоор энэ дээр бол baffle pan тавихгүйгээр шууд цалгины эсрэг хамгаалт тавихгүйгээр шууд энэ чигээр нь явуулъя гэж бодож байна. Тэгээ хоёр тал нь ингээд адилхан одоо энийг бүгдийг тайлаад гагнж дуусгаад гоё болгоод будаад дуусгана. Кранчтэнийн бас юу ашиглаж 110 хөндлөн татварга ашиглаж ингэж хийлээ. Тэг яг хятадууд энэ хоропыг тавихтаа шууд өглүүд боогоо тавьчихдаг юм байл л дээ. Би бол өглүүд хоропонд жоохон дургу эрсдэлтэй гэж бодож байгаа болохоор лаптаа олгож хийлээ. Тэгээ бас энэ дөрвөн лапад дөрвөлгийн тайлаад точка опор гээд Монголд шар түлхэх зардаг газар байдаг. Тэндээс шар түлхнүү шахуулаад тэгээд хөдөлгөөн дахиад зөөлрөх байх гэж бодож байна. Цолог хэрэг юу хийж аа? Энэ хэсгээ ярьлаа. Энэ хэсгээ энийг ингэж давхарлаж бэхэлж гагнаад тэгээд энэ доотлын шанаага шинээр ийдсэнтэйгээ ингэж холбоод бүгдийг бэхлээд энийг ингэж утаа орохоос сэргийлээд бүгдийг бөглөөд ямар ч утаа орох боломжгүй болоо жижигхэн нөхнүүдийн хүртэл ингэж гагнаад бүх нөхнүүдийг бөглөөд энэ дээр нь лист тавьд. Одоо эднийг бүгдийн цахаар нь силикондод герметик түрхэд бүр илүү сайн битүүмжтэй болгоод тэгээд бодог руугаа явнаа. Өөртөө ч бодож магадгүй одоогоор шийдэг байгаа. Нэрээ бүх соропо тавихтаа лазер тавиад яг гоё тэгшин тавьсан байх гэж бодож байна. 1 мм ч зөрөөгүй. За дотор юу болж байгааг харуулъя. Золоо бууж. Маа золоогийн ажлын хутлыг хараа штэ. Sparko. Оба. За дотор болохоор каркас хийгдээд дууссан. Тэгээд энэ золоо угаацсан чи жоохон зив итцээ. Одоо энийг дахиад зүлгэн. Тэгээд хороп маань жоохон ерөнхий ингээ жоохон зүүн тишээ сууд юм байна. Яг лазераар тавьсан чи зүүн тишээ сууд юм байна. Тэгээд хоёр шифтер маань ингэж орж ирнэ. Тэгээд энэ дээрээ одоо энэ харк түнэлийн эндээс нь ахуулаад дахиад тийшээ өндөр болгоод энэ хүртэл өндөрлөд ингэ дуусгана. Өнөөдөр ер нь 14 хоног болсноо хэлжлөө. Өнөөдөр ингээ машин босгож ирснээс хойш 15 дахь хоног өнгөрч байна. Тэгээд
ер нь цаг хугацаа бүр тавьчих болж байна. Гэхдээ юмнууд ирсээр байгаа. Би өнөөдөр та нарт нэрээ юмнуудаа задлж харуулъя. Тийх үү? Харуулахгүй мó? Яагаад? За харуулахгүй байна. Тэгж яагаад харуулна? Бүр олон болохоор харуулах гэдэг юм байна. За ямар ч тач удахгүй харуулнаа. Тэгээд капот нотхыг хацгаая. Мотороо тавьсан, манифолдо тавиад үтцсэн. Манифолд энэ хоёр маань мөргөлдөж магадгүй гэж утсан. Манифолд энэ хоёр мөргөлдөөгүй. Үрүүлэн аппаратны чагт маань чиг асуудалгүй гарч байгаа. Эндээс дэшнээ дахиад өндөр болно. Тэгээд мотор маань firewall-тойгоо хитрхи ойрхон байгаа. Одоо хоош нь 2 см цогцсон байгаа. Энэ хэсгийг дахиж тастаж хийх үү, шинээр хийх үү, нэг бол цохиж янзлах уу гэдгийг шийдээгүй байна. Энэ дээр нэг шийдэл болох хэрэгтэй байна. Энэ дээр нэг шийдэл олно гэж бодож байгаа. Тэгээд одоогоор бол иймэрхүү байдалтай байна. Мотор маань яг тэгшхэн суусан. Яг машина мотортойгоо харсан чинь гоё наа. За тэгээд бидэнтэй хамт байгаарай. Бид нар бичлэгээ хийсээр байгаа. Удаашралтай байгаа бид нараас ажил хийдэг хүмүүс. Би бол гэхдээ миний хувьд бол энэ машин гаргал миний ажил л та. Гэхдээ би энэ гаражт ажилддаг шүү заяа. Тэгээд бичлэгээ бол хийсээр байгаа заяа. Тэгэхээр 7 хоног болгон бичлэг хийнэ гэж бодно, оруулна гэж бодсон. Энэ бичлэг жоохон оройтож орж байгаа дуучлаарай. Тэгээ өргөлж хамт байдаг чинь баярлаа.